ер нь Монгол Ардын намын засгийн газар гэж байхгүй. Хэрвээ тодорхой тооны иргэд ажиллаж исэн бол энэ Монгол улсын иргэн Монгол улсын төрийн байгууллагад ажиллаж исэн. Ардчилсан намын хувьд хамтсан засгийн газараас гарсан бид нэр ямарваа хүнийг ажилуулах, ямарваа томилгоонд оролцох бодлогын байр суурийг ганц ч удаа баримталж байгаагүй. Нэг баригч намч одоо засгалж штэ энэ хүмүүс дийцээд тань уу яа уу энэ хамаас нэг ямар хаадаг. Танаас илүү бүтээмжийн менежертэй дээ. Бүтээн банк дээр шийдэх хэд байгаа юм. Манайд бүтээмжийн менежер гэж байхгүй. Ер нь одоо тэгээд тэр чинь халагдаад явсан байлгүй дээ. Ардчилсан намаас болов тийм тодорхой тооны тавьсан, дахиад дээрэс нь энийг хамгаалж өнгөөлж байгаа, энийг хаацаалахын тулд асуудал ярьж байгаа зүйл огтхонч байхгүй. Та бүхэн зүгээр хардлага сэргэлгээр асуудалд хандаж байна. Яг энэ салбар яам авч явах хэмжээнд нэгтгэсэн хүмүүс гэж юу харж байна уу? Эсвэл энэ зориулагдсан суудал хагаад билүү хувааж байгаа үйл гэж байна. Та баг өөрөө хариулчлаа. Хүнд зориулагдсан суудал билүү хувааж байгаа. Засгийн газар улс төрийн нөхцөл байдлаар гишүүдэд болоод дархлаа хамгаалалтаа хийж байгаа асуудал. Та баг өөрөө асуултанд хариулчлаа. Бүлгийн гишүүд нь бүгд одоо нэгмэл байрсалтай байна. Сая бас яралтаагаар ээж тусаар хоролдоод ирс зүрдээд асуудлыг олохороо шийдээд л явж байгаа. За тэгээ та бүхэн мэдж байгаа бах аж ахуй нэгжүүд чи одоо 75 мянган аж ахуй нэгж өртөө байна. Зөвхөн одоо сүүлийн үеийн мэдээгээр 20 гаруй мянган аж ахуй нэгжүүдийн дансыг хааж эхэлж байна. Дансын хааж эхэлж байна. За дахиад дээрэс нь би та нарт бас нэг мэдээлэл нэмж хэлэх ёстой байх. Монгол Улсын засгийн газраас Монгол банкнаас валютын нөөцийг 6 тэрбум долларт хүрлээ гэдэг. Яг үнэндээ Монгол Улсын урсгал тэмцэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрбум гаруй долларын алдагдaltaй байгаа. Буурч байгаа. Цэвэр нөөц буурч байгаа. Хөгжлийн банкны 500 сая доллар зэрэгээр арилжааны банкуд нийслэгээд гаднаас одоо үндсэндээ баг одоо янз бүрийн их усрууд нийлээд 2 тэрбум шахам долларын зээл өр бонд хэлбэрээр л авсан байгаа. Ямарваа нэгэн Монгол улс гадаад худалдаа урсгал дансны тэнцлэрээ алдагдaltaй ашигтай гараад Монгол улсын нөөц валютын нөөц нэмэгдэж байгаа нэг ч зүйл байхгүй. Тэгэхээр энэ эдийн засгийн макро үзүүлэлтүүд чинь төсөв татврын орлогууд чинь тасарч байна. Наад валютын нөөц чинь бодит байдлаараа цэвэр нөөц чинь валютын нөөц чинь буурч байна. Нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангууд чинь бүгдээрээ хоосон байна. Яг одоо тийм тэрбумаар байтугай 100 саяарч нэмт зардал гаргах юм нөхцөл байдлын ус орнд чинь байхгүй шүү дээ. Тэг ийм байхад одоо 40 сайттай засгийн газар ингээд ажиллах нэ. Тэг манайхнаас нэмж хэлэх шүүд байвал нэмэт хэлээрээ. За та бүхэн нэг бүтээмжийн менежер гэхээр шууд ардчилсан намын хүмүүс гэж ойлгоод байх юм. Ардчилсан намаас тухайн үед хяналтын менежерүүд гэдэг нэг 20 хүн томилогдсон. За та бүхэн эргээд санаж байгаа бол тэр хамтарсан засгийн газрын асуудал дээр хяналт хэрэгжүүлэх газраас зохион байгуулагдсан шалгалтын үр дүн тухайн үеийн Монгол Ардын намын одоо дунд шатны намын байгууллагууд өдөрлөж байсан хүмүүсийн дугуй хөтөлснөөс энэ хамтарсан засгийн газар огцрох гол нэг одоо шалтгаан болж ирсэн. Одоо ч бид нэр манай тэр хяналтын менежерүүд маш олон факт мэдээлүүд байгаа. Бид нар тэднийг ил гаргаж тавина. Өнөөдөр төл засгийг бид нар хяналтсан болохоос ямар нэгэн одоо та бүхний яриад байгаа шиг маш олон хүмүүсийг томилсон асуудал биш ээ. Тэгэхээр энэ асуудал дээр бид бүхэн үе шаттайгаар хяналтын менежерүүдийн одоо мэдээллүүдийг бид нар нийгэмд ил тавина. Та бүхэн санаж байгаа бол одоо Монголын төмөр зам дээр Тамир гээд манай хяналтын менежер тухайн байгууллага ямар хяналтуудыг тавьж түүний үр дүнд бас тодорхой хэмжээнд тэр байгууллагыг ашигтай ажиллуулах үйл ажиллагаа явуулах бүгдээрээ санаж байна. Тэгэхээр энэ дээр та бүхэн санаа зовлохгүй гол нь өнөөдөр Монголын ард түмнийг яагаад ингэж өнөөдрийн засгийн газрын үйл ажиллагаанд оролцоод байгаа юм бэ? Яг тэгэхээр өнөөдөр бүх шатн дээр эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллагууд бүгдээрээ үнэхээр дампуурч байдалтай байсан. Бүгдээрээ цалингаа авч чадахгүй байна, цалин тавихгүй байна. Тэгэхээр өнөөдөр дараа нь оронтойгоо нэмж энэ Монголын ард түмнийг энэ доромжилсан үйлдэлүүдээс зогсоо. Энийг зөв болгоод гэж. Ингэхгүй л өнөөдөр Монгол улсын энэ засгийн газар үйл ажиллагаа цаашид явахд боломжгүй болсон байна. Эргээд хэлье, бас ингээд засгийн газрын үйл ажиллагааг болохгүй байна гэдээ огцруулсан. Яасан? Үнцүүдийн зэс дээр авчир шийдвэр гаргаад засгийн газраа авч үлдсэн. Тэр шийдвэр гаргасан хүн нь өнөөдөр их хурлын тамгын газрын дарга хийгээд явж байгаа. Ийм л доромжлууд өнөөдөр Монгол төрийн бодлого дотор яваад байгаа учраас энэ болооны бид нар засаг талтай зөв бодлогоо хийхгүй энэ засгийн газар чадамжгүй гэдгийг маш тодорхой илэрхийлээд байна.
Саяны дээр хяналтын менежер дээр ч нэмээд тоо нийтдээ 126 гэж байна. Энээс ардчилсан намаас би ч тоог сайн мэдэхгүй байна. 2 гартай тоо яригддаг. Та нар боддоо ардчилсан нам засгийн газарт хамтраад 8 сайд 20 менежер л томилсон. Тэгэхээр ардчилсан нам харин ажил хэргийн төлөө, зарчмын төлөө, тэр хяналтын зарчмын төлөө цөөхөн хүн ардчилсан намаас орж ажиллажээ. Ардчилсан нам энэ тийм алуун тушаалын төлөө ардчилсан нам засгийн газарт хамтарсан байна уу? Та нар боддоо 8 сайд 20 менежер хүн нам тэрнээс олныг Монгол ардын нам тэрнээс угаасаа 200 мянган төрийн алба болоо төрийн өмчт компани ардчилсан нам 20 хүн хяналтын менежерийг тавьсан байна. Энэ бол ардчилсан нам асуудал бас өнгөрсөн хугацаанд зарчимтай хандаж ирсний нэг илрэл байхаа гэж бодож байна шүү. Өмнө яг хяналтын менежер нэг удаа өглөө санаачсан гэж хэлсэн шүү дээ гэж байна. Тэгэхээр тэр хуулийн төсөл чинь одоо өргөн байрт орж байгаа юу гэдэг нь сан тэргийн тест пресс юм уу? Өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр компани үрийг болон төрийн авто маягаар ингээд гаргадуулж гэж байна. Тэр яг төрийн өмчт компаниудаа өөрийн баримтуулаад ингээд ажиллах юм байж аж ахуйн нэгжүүдийг хэн хамгаалах юм бэ? Та нар гаваас хүчин болоод ингээд дуурч хийлгээ гэж бодож байна. Одоо тэр хуулийн төсөл чинь яаж Би бас өмнө нь тодорхой хэлж байгаа. Ер нь энэ эдийн засагт болоо татврын орчин цогц шинжил хийх хэрэгцээ шаардлага аль хэзээний үүсчлээ. Бид нэр урд өмнө бид нар ардчилсан намын бүлэг дээр өнгөрсөн оны төсвөөс аваад төсвийн дотголоос аваад ерөнхийлөгч хориг тавьсан төсвөөс аваад бид нар маш олон удаа хэлжсэн. Энэ бүх нь одоо батлагдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж 3 их найдаар төсвийг хасаад 6 сар тодтол хийж 2 их найдаар буюу 5 их найдаар энэ Монгол Улсын төсвийг хассан байхад одоо дахиад 2-оос 3 их найдаар тасардсан байна. Тэгэхээр энэ засгийн газрын төлөвлөлтийн чадвар ямар байна? Нэг талаасаа нөгөө талаасаа бодит эдийн засгийн тэр татвар төлөгчдийн чинь бааз суурь бодит байдал чадвах нь ямар байгаа? Ийм л байдалтай байна шүү. Ийм учраас нэгдүгээрт нь Монгол Улсын эдийн засаг татврын орчинд диж бүрэн шинжилгээ хийх ёстой. Энэ шинжилэл энэ реформтой тэнцүү хэмжээний татврын өршөөлийн асуудлыг ярих ёстой гэдэг санал санаачлагыг ардчилсан намын бүлэг дээр ажлын хэсэг гараад зөвлөхүүдийн төвшөнд ажиллаж байгаа гэдэг мэдээллийг өгж байгаа. Харин тэр өршөөлийг бас янз бүрээр олон нийтэд тайлбарлалаа. Би анхны хуралдаар ч хэлсэн. Энэ жижиг дунд үйлдвэрлэлд илүү хамаарыг. Энэ дээд хэмжээтэй бай гих зэргээр олон асуудлуудыг энэ дээр энийг 100% өршөөх биш тодорхой хувь хэмжээгээр 50%, 40%, 30% төлөвлөлээд татврын орлогоо цуглуулад дахиад шинэ татврын орчинд татврын реформ хийсэн шинэ орчинд ажиллаж цаашаа хөгжил дэвших өсөх бололцоог хангая гэдэг агуулгын хүрээнд бид нар хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж байгаа. Олон нийтэд ингээд мөрчлөгдөд ардчилсан намын бүлгээс гаргасан мэдээллийн хүрээнээс болоод дан өршөөл гэдэг үгийг нь авна. Энэ бол реформ гэдэг үг өмнө нь байгаа гэдгийг та бүхэн тодорч хэлье. Тий, улсын хурлаар зарим ардчилсан намын гишүүдээр тухайн үед бас хамтдаа явж төлөө дөрвөн гэрээ байгуулсан байдаг шүү дээ. Жишээлбэл яг энэ төр хороо байгуулах хэсгээр та саналаа нэгтгэсэн юм байгаа шүү дээ. Жишээлбэл ямар саналтай олцсон. Тэгээ гишүүд одоо өөр өөрийн байр суурьтай би олонх гишүүд энийг дэмжиж байгаа хаа гэж бодож байна. Ер нь ардчилсан намын хувьд аливаа асуудлыг ил тод, нээлттэй, өрсөлдөөнтэй, зарчмын дагуу, хуулийн дагуу байх ёстой гэдэг бид нар маш энгийн шаардлагыг л асуудалтай. Яг одоо сая нэгдүгээр өдрийн хуралдаар бас та бүхэнд бас мэдээлэл хийжсэн. Төрийн болоод алууны нууцын тухай хуулийг одоо ингэ өргөн барихад бэлэн болоод санал аваад өргөн барих саналаа гаргаж байна. Энэ далд нууц зүйлийн чинь цаана л асуудал байдаг. Магадгүй энэний цаана хардлага их байдаг. Тэгэхээр яг одоо үндсэндээ тэр харьбины гэж байгаа хил бололтын гэрээний асуудал үнэхээр ямар нэгэн хууль зөрчөөгүй асуудалгүй байл одоо сайн л байна шүү дээ. Энийг ил тод нээлттэйгээр хилцэх бололцоог нь улсын хурал хангаж энэ шалгалтын төр хороогийн байгууллага энэ нөгөө хуулийн хугацаагаар боломжтой юу? 60 хоног гэдэг нь бид нар одоо дараагийн бүлгийн хурлаар энэ асуудлуудыг одоо эх 7 хоногийн ээлжид бүлгийн хурлаар асуудлуудаа тавиад хэлэлцээд явна. Энэ асуудал дээр одоо яаж сая бол бид нар ээлжид тусаар асуудлыг яриад эхний ээлжинд энэ шаардлагуудаа гаргаад бид нар засгийн газрыг одоо сая онцноор зөвхөн дэд сайдын асуудлуудаас гадна
засгийн газрын өнөөгийн энэ данхар үтцийг цонхтгох саналаа бас боловсруулж бид нар энийг хамтдаа хилцэх ёстой гэдэг юм байр суурийг илэрхийлж байна. Зөвхөн одоо бид нар асуудал дэд сайд гэдэг дээр шууд одоо онцгой нь бас одоо тухайл нь ярихаасаа урдаар энэ асуудлыг системээр нь хэдүүлээ ярил л да. Энэ бодлого яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ? Энэ асуудлыг нэхэдэдэг, энэ асуудлыг засгийн газар оруулж ирэхгүй. Ингээд төсөвчин тасраад, ингээд бизнесүүд чинь дампуураад энэ улс орн чинь төсвийн алдагдал энэ зүйлд орж штт. Санхүүгийн жил нийтлэл бодлогын байгууллагыг ажиллаж байгаа одоо үйлдвэрлэгчтэй ажил хэрэг авахч нар төрөөс мөнгө авч чадахгүй байж байна. Татвараа төлөе гэхээр төрөө мөнгө төлөөгүй байдаг. Ийм уялдаа холбоогүй харилцаа одоо шиг хамгаалаагүй шийдвэр гаргаснаа. Тийм ээ. Дээр нэмээд ингээд явж байгаа чинь тэр аж ахуйн нэгжүүдийг одоо тэр дансын хаагаад бүрмөсөн зогсоож явж байна. Тийм бүхэн буруу үстэй. Та нар юу гэж бодож байна? Их баригч намын эсрэг одоо сөрөг хүч яаж ажиллах. Одоо энэ үйлдвэрлэгчид иргэдийн амьдрал бол сая хийж байгаа зүйлүүдээр иж бүрэн реформын асуудал төсдөө бид нар оруулж ирэх ёстой. Энэ Монгол Улсын засгийн газраас оруулж ирэх ёстой. Одоо жишээ нь бизнес эрхлэгчдэд иргэдэд ээлтэй хуулийн төслийг жишээ нь Арц намын бүлгийн гишүүн, төвшин гишүүн санаачлаад өргөн барьсан. Хаврын чуулганд өргөн барьсан. Одоо хүртэл хилцэх жагсаалтанд байхгүй. Бид нар оруулдаг. Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийг оруулж ирээд хилцэн гэдэг төвшин гишүүний өргөн барьсан хуулиар одоо хүртэл дараатаа бид нар шаарддаг. Нөгөө талд нь засгийн газрын хүлээж ийн гэдэг. Гэтэл нөгөө засгийн газрын бодлогыг өөрчилж хаана байгаа. Орж ирж байгаа нь томилгоо, зардал нэмэх, төрийг том болгох. За баярлалаа өнөөдрийн хуралд хүрэлцээрс та бүхэнд. Арц намын бүлээс өрн өргөн барьсан хуулиудыг олон ерөнхий хуулийг энэ дээр ер нь ямар байсан. Энэ хийнэ. Энэ дээр ер нь